одоо ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа хүнсний өвсгөлийг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байгаа тийм. Мэдээж хэрэг одоо хүнсний үйлдвэрүүд улам сайн хөгжихийн тулд урт хугацааны бага үедээ зээлийг сангуулжилт хэрэгтэй байна. Бид нар ч гэсэн одоо өнөөдрийн байдлаар ундааж үүсний үйлдвэрийн өргөтгөл, сүүс хүн бүтээгдэхүүний үйлдвэрийн өргөтгөлийн тухай дахиад бодож ярьж байгаа. Энийг хийхийн тулд одоо төр засгаас дэмжлэг хэрэгтэй. Хамгийн гол юм нь энэ ерөнхийлөгчийн санаачилсан энэ ажил нь бол мэдээж богино хугацааны урт хугацааны дээр богино хүнтэй зээлмэл эргээд энэ үйлдвэрлэгчд болох нөгөө зардыг бууруулна. Энэ хэрээр бид нар ажлын байр бий болгоно. Хөдөө орон нутгад байгаа бас малчтай бас бид нар бас ингээд сүүгээ аавн гэдэг ерөнхийдөө хамгийн гол юм энэ зардал буурна гэдэг маань эргээд бид нөгөө энд Монгол хүнд өгж байгаа өгөөжөл хамгийн бага зардлаар гаргана гэсэн үг байхгүй. Энэ бол хамгийн давтал.